Нөгөө моторын хэвтрэлийн дуул байна шүү дээ. Үйлдэл харагч хаа. Одоо ингийн хүмүүс хийгээд идэх механикч хийгээд идэх шүү дээ. Шинж жолооч нартай зөвлөгөө өргөхөд өөрөө шалгах боломжтой юмнууд ингээд арилжаад байгаа. Одоо энэ болохоор ингээд торомсны шингэний сав байна. Энэ дээр бас энэ Min Max гэдэг хэмжээс байгаа. Тэгээ энүүгээр ингээд наклад өнгөрснийг бас шалгаж болно. Max байх юм бол ер нь бол наклад илэгдэл нь гайг байна гэж ойлгож байна. Дундраа ч юм уу эсвэл Min дээр ирсэн байх юм бол аль нэг урд ч юм уу хойдол ч юм уу наклад юм бол нэмгэрсэн байдаг. Энэ болохоор жишээлэрч шингэн байна. Бас нөгөө Min Max гэсэн хэмжээ байгаа. Тэрүүгээр ингээд хэмжиж болно. Одоо ингээд тунгалах савтай болохоор ер нь гаднаас нараад ингээд мэдчихэж байна. Хөргөлтийн шингэний илүүдлийн сав байна. Хажуу тал дээр байгаа. Min Max гэсэн тэмдэглэгээ байгаа. Max дээр байж ах хэвээр дандаа. За гал хамуулагчиг болохоор ийм дөрвөлчин ч юм уу эсвэл машин болгоны янз янзын хэлбэртэй таг байгаа. Тэгээ ингээ онгоолоод харангуут ч электрон эд ангиудынх нь нэршлүүд нь байгаа. Тэгээ энэ бол ямар нэг эд анги болох байснаас хамаарат одоо энэ дээрээс харж байгаа л энэ дээрээсээ суглаад үзчихнэ. Эсвэл индикатор байх юм бол индикатор одоо юу гэдэг вэ? Тийм тог шалгагч ингээд тог шалгагч ашиглаад бас үзчихэж болно. Эсвэл бол энэ нөгөө өөрийнх нь чимхүүр асан саунд дотор байдаг. Тэгээ тэрүүгээр нь одоо ер нь бол жишээ нь ингэж хийж байгаа л ингэж бичиж байна. Тэгээд одоо энэ голдоо энэ битүү байх хэвээр. Тэр нь тасарсан байх юм бол ер нь бол өвдөлттэй байна л гэсэн. За моторын агаар шүүгчийг болохоор энэ дээрээс ингэж үзчихнэ. Одоо энэ моторын дээр байралтай ер нь бол ийм хар хоолнууд эдэндээ хөвчлээ ер нь бол. Тэгээ одоо ингэж дээрээс харахад бол нэг иймэрхүү цагаан. Тэгээ доороос харах юм бол арай нэг жоохон бараанд. Эндтэй харьцангуй ер нь бол гайгүй агаар шүүгч байна. 23 онд орж ирсэн. Тий нөгөө Монгол Солонгосын политехник коллежийг засрын механикаар төгсчихсэн. Орчин байна. Тэгээд хамт олон байна. Хөдөлгүүрийн тос солих. Тэгээ ер нь бол машины үйлчлэгээ 5-6 юм болов. Нэг 10 гаруй маран татсан. Мотороор явах гэдэг нэг хэвтрээд байдаг юм дөө. Ажлын үс өгөхгүйгээр ингээд машин тэргээ засчихдаг л амар. Тийм даваа талтай. Заавал автомашин гэхгүйгээр нөгөө гэр авах нөгөө нэг юу гэж тээ. Угаалгын машин ч юм уу. Тэрхүү юм бол засчнаа. Машиныг ингийн унж чаддаг. Ямарсан пүрэс 30 онд тэрийг жоохон янзлаад унцсан байгаа. Жоохон юм ийм гэдэг.